Сайханд хүрэх зам. Монголын радио ярьж байна. Өнөөдөр анхаа энхээтэй даам тоглохоор гэрт нь иржээ. Энхээ эмээтэйгээ хамт байсан бөгөөд эмээн дэлгүүр гарахдаа тэдэнд ширээн дээрх урт нарийнхан хүзүүтэй ваарнаасаа нэг чихэр авч өгсөн байна. Ёо. За, би дэлгүүр яваад ирээ дээ. Эмээ, дахиад нэг чихэр өгчих л дөө. Тэгэл дээ. Одоо чихэр байхгүй дууссан. Та хоёр муудалцалгүй тоглоорой. Би удахгүй хүрээд ирнэ. Эмээг гарсан хойно анхаагийн нүд ваарлуул хараад байлаа. Ваарн дээрх том ягаан цэцгийг сонирхож байна уу гэвэл үгүй. Уруулаа долоон хилээ булталзуулах нь саяхан идсэн шоколадан бүрээстэй чихэрнээс ахин идэхийг хүсэж байгаа нь илэрхий. Ийхээ. Танаа энэ ваарн дотор чихэр дүүрэн байгаа юу? Эмээ энэ дотроо хамаагүй амттнаа хийдгийн. Дотор нь чаваа, үзэмж бий. Хоёулаа ганцхан чихэр авчих уу? Харин ваар хүн амсран нарийнхан. Эмээ ваараас сэгсэрч арайхийн хоёр чихэр гаргасныг чи хараа үсттэй. Ваарнаас бол юу ч гаргаж чаднаа. Үзэх үү? Анхаа нэг л мэдхэд эмээгийн том ягаан цэцэгтэй ваарыг барьчихсан амсрын уруу харвалан сэгсэрч байлаа. Гэвч чихэр ойцсонгүй. Хоёр үзэм нэг хар чавга унжээ. Дахин сэгсэрсэнд ногоон цаастай чихрийн буланц хуйснаа чимэхийн зуур цаашаа орчихлоо. Инхээ түүнд болооч гэж хэлсэнгүй. Харин ч ваарн дотроос чихэр унаасаа гэж хүсэж эмээгээ ороод ирэхүй гэхдээ хаалга руу хялам хийн харж байлаа. Ваарны ёроол руу зөхгүй бол чихэр унахгүй нэ. Яг гарч ирэх гэж байгаад л далд орчоод байна. Аавын багчны хайрцагт хаймар алах байгаа. Би аваад ирье. Энд цөх. Яна, эмээгийн ваар. Одоо яана? Чи арай л чам зөгчсөн байж тээ. Эмээ одоо ороод ирэндээ. Юу гэж хэлэх вэ? Одоо яах вэ? Өөрөө унаад хагарчихсан гэж хэлчихье. Эмээ үнэмшгүй. Ваар хизээч зүгээрэж агаад унаж хагарахгүйг мэдэн штэ. Тэрний оронд даам тоглож байгаад санамсаргүй гараараа түлхчихсэн гэж хэлчихье. За тэгье. Үгүй, эмээ итгэхгүй хаа. Тэгээд ч эмээгийн хуурах муугаа штэ. Хоёулаа дүүлэн үнгийг дутах уу? Эмээд юу гэж хэлвэл дээр вэ гэж асууя. Тэгье. Дүүлэн сэрсэр, сүүлээ сэгсэр. Арга ухаанд дүүлэн үнэг би ирлээ. Асууж мэдэх ямар хэрэг гарав? Бид хоёр эмээгийн варыг хагалцглаа. Яг юу гэж хэлхээ сайн мэдэхгүй л байна. Эмээд яг юу гэж хэлэх вэ? Бидэнд туслаач. Би та хоёрыг сайн сайхны агууд аваачи. Тэндээсээ та хоёр эмээдээ хэлэх үгээ олоорой. Тэнд зөндөө үг байгаа юу? Сайн муу зөндөө үг бий. Ямар ч л байсан та хоёр сайн сайхны агуугаас гарч ирэхдээ эмээдээ хэлэх үгийг олсон байх биз. Та хоёрт амжилт хүсье. Би сайн сайхны агууны үзүүрт та хоёрыг хүлээж бай. Бүүэ. Бум. Нэлэнхүй саарал ман дунд анхаа инхээ хоёр зогсож байлаа. Хэсэг хугацааны дараа өнөөх саарал ман дундаас нялцгай биетэй том аалз ойртон ирж байгаа харагдлаа. Тэр үстэй хөлнүүдээ болгоомжтой гიშгэж ямар нэг зүйл амандаа бовтно. Жаалууд та хоёрт амар амгалангийн агууын минь хүргэе. Энд амьдрахаар ирээ юу? Болж байна. Энтхийн хууль маш энгийн. Бүгд зөвхөн өөрийнхөө төлөө гэсэн хуультай. Юу ч болсон хар амиа бод. Өөрийгөө л хамгаал. Ингийн тулд та хоёр худал хийлж болно. Хэрв та ямар нэгэн буруу зүйл хийвэл бурууг нь өөр хэн нэгэн рүү чих. Амтад чихэр олдвол ам руугаа л хий. Хинтээч бүх хуваалц. Анхаа инхээ хоёр нялцгай аалзын ярихыг сонсон гайхахтаа нүдээ бүлтийлгсэн байлаа.
Түүний хэлж байгаа үгс аав ээж багш нарын захидаг захиаснаас огт өөр байсан юм. Үгүй, би тэгж чадахгүй. Бид хоёр энд амьдрахыг хүсэхгүй байна. Өөрөөсөө л мэд. Нялцгай аалз ингэж хэлээд урамгүйхэн ирэхэд Саарл манан гинт арилан бүрэнхийгээр солигдлоо. Тэгтэл ч удалгүй тэднийг чиглээд чулуу могоо ирж байжээ. Анхаа, би яагаад байна? Буцмаар байна. Чи намайг этгийн улам айлгаад байл да. Хөө инхээ. Тэр юу вэ? Ямар амтан ирж байна? Сармагч юм уу? Могоо юм уу? Чулуу могоо байна. Яана. Өөх, та хоёр ирээ юу? Ямар удаан хүлээвэ? Азтай жаалуудаа, сайн сайхны хонголд минь тавтай морил. Манай энд тийм ч харанхуй биш байгаа үсттэй. Энд амьдрах дүрм журм их энгийн. Тааламжтай гэдгийг дуулгахад туйлын таатай байна. Нэгдүгээр дүрм. Юу ч битгийхээ. Зүгээр л хэн нэгний тухай яриа сууцгаа. Ингэхдээ бусдыг аль болох муул, гомдоо. Ойлгов уу? Муухагаар ярих юм олдохгүй бол зохиогоод яр. Хоёрдугаар дүрм. Хэн нэгэн чамд муу үг хэлбэл бие битгий бариарай. Түүнд санаанд орсон хамгийн муухай үгийг хэлээд бай. Үгүй. Бид хоёр худал яриа ховонд дургүй. Бид муухай үг хэлж чадахгүй. Тэгч чадахгүй. Анхаа инхээ хоёрыг эрс шийдэмгийгээр ингэж хэлмэгц чулуу могой бүрэнхийг аван оджээ. Одоо тэнд нар байхгүй ч өдрийн шаргал тунгалаг гэгээтэй болжээ. Тэгтэл тэднийг чиглээд цав цагаан тагтаа нисэн ирээд дэрэгдэн буулаа. Та хоёр энэ агууг гэгээтэй болголоо. Энд амьдрахыг хүсэж байна уу? Тийм бол дэмий үг, ховын үг, худал, бүдүүлэг, муухай, гомдлын үг бүх хэрэглээрээ. Баярлалаа сайхан цагаан тагтаа минь. Бид хоёр тэгж чаднаа. Гэхдээ одоохон харж имээдэ үннээ хэлж уучлахгүй байх ёстой. Тийм шүү. Гэгэн гэрэлт хонглын эзэн цав цагаан тагтаа чамд гялалаа. Хамгийн сайн сайхныг хүсье. Анхааг үгээ хэлж дууссаны дараа юу болсон гэж санана. Тэд сайн сайхны хонглоос ирсэн шигэ гарч алтан шаргал нартайгаа золгосон юм. Тэгээд эмээрүүгөө очихоор яарангүйлээ. Тэдний араас дүүлэн үнэг. Та хоёрын сайханд хүрэх зам нэгджээ. Баяр хүргэе. Хэмээн хашгирч байлаа. Имээ. Уучлаарай. Бид чихэр авч идэх гэж байгаад таны варыг хагалчихсан. Маш их гэмшиж байна. Дахиад ихгүй. Эмээ. Бид хоёрын буруу. Та урт наслаарай эмээ. Бид хоёр сайн хүн болоод таны ачийг хариулах болно. Баярлалаа. Та хоёр минь ямар сайхан үг хэлнэ вэ? Ийм сайхан үг сонсоод залуу болчих шиг санагдлаа. Тийм ээ хүүхдүүдээ. Бид үнэн үгийг эрхэмлэж танихгүй хүн бүхэнд урмын, ээлдэг, магтаалын, талархлын үгийг харамгүй хэлдэг байх ёстой. Харин худал хэлхээс зайлсхийж, хов, дэмий үгийг цээрлэн, бүдүүлэг, муухай, гомдлын үгнээс хол байх хэрэгтэй. Тэгвэл та нарын сайн сайханд хүрэх зам нээлттэй шүү. Эрдмийн долгион цувралыг боловсрол шинжлэх ухааны яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Люксембург сангийн ивэлдор, Масвал Штифтунг байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол контент студид бүтээв.